За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольм хотоос наран чимэг ярьж байна. Тэгээд би та нарт өнөөдрийнхээ бичлэгээр нэг танай мэдхийн санд бас нэг тусал нэмэхээр нэг өөрийнхөө хэрэгэлдэг нэг зүйлийн талаар та нарт бас нэг мэдээлэл өгчихё гэж бодсон юм аа. Энэ юу вэ гэхээр нэг тос. Энэ тосыг би нөгөө ерөнхийдөө бас үлээх хэрэгэлдэг тий. Энэ одоо ямар өчтэй юм бэ гэхээр энэ нөгөө швед нэр нь болохоор ресин олия гэж нэртэй байгаа. Монголоор болохоор касторын тос гэдэг бичсэн байлээ. Энэ нөгөө манад ургадаггүй. Тий энэ одоо нэг гэсэнтэй үр юм тийм ээ. Тарай. Энэ болохоор энтгэгт маш их ургадаг. Умартын одоо умартын зүгүүдэд өргөндийн орнуудад өрн зүгтийн орнуудад маш их ургадаг юм ургамлага байхгүй юу те. Тэгээд үүнээс нөгөө гаргаж авдаг хүүтэн буюу халуун аргаар гаргаж авдаг тос байгаа байхгүй. Тэгээд энэ тосыг юунд хэрэгэлдэг вэ гэхээр тийм ээ. Ерөнхийдөө нөгөө нэг хүн үс уналт гоо сайхны болон тий эмийн одоо зорилтоор эрүүл мэндийн зорилтоор энийг хэрэгэлдэг юм байна. Тэгээд яадаг вэ гэхээр эмийн зорилтоор хэрэглэж байгаа миний одоо мэдж байгаагаар ерөнхийдөө нөгөө туулга маягаар тийм ээ. Одоо хүмүүсийн нэг өтгөн гарахгүй байгаа ч юм уу. Ийм тохиолдолд нөгөө туулга маягаар хэрэглэдэг юм байна. Тэгвэл яадаг вэ гэхээр нэг хоолны халбгаар тий нэгээс хоёр халбыг одоо уудаг юм байна. Тэгээ энэ уусныхын дараа нөгөө нэг нэлээд хэдэн цагийн дараа өтгөн одоо шингэрээд гардаг гэж ингэ бичсэн байна. Би тэгтээ өөрөө бол энэ дээр одоо туулга маягаар тэгж өтгөнөө гаргах зорилтоор ерөөсөө нөгөө хэрэглэж үзээгүй. Миний хувьд нөгөө тэгж өтгөн хатах ч юм уу тийм хүндрэл байдаггүй болохоор би нэг өөр дээрээ тэр байдлаар нь бол туршиж үзээгүй. Зүгээр нөгөө мэдээллийг олоод уншихаар тийм ээ. Тэндээс ер нь ямар ч үедээ ингэж олоод уншихаар бол тийм туулгын аргаар бас хэрэгэлдэг юм байна. Гоо сайхны талаас бол энийг аягүй хөргөн үс уналтанд тий одоо сормуус сургуулах одоо хумсыг бэхжүүлэх ийм тохиолдолд маш их өргөн хэрэгэлдэг юм байна. Тэгээд швед нэрээр болохоор ресин олия, англиар болохоор кастор гэж хэлдэг юм байна. Монголоор ч гэсэн орчуулсан байгаа нь касторын тос гэж бичсэн байлээ монгол дээр харахаар. Тэгээд би яагаад энийг нөгөө одоо та нар санал болгож байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө нөгөө ус уналт нас жоохон дахиад ирэхээр дээрэс нь нөгөө хүүхнүүд маань нөгөө төрсний дараа нөгөө биенийг нөгөө даавар аюу хөөжл гараад тий ингээд ядарснаас ч болдог ч юм уу нэг ус аюу уналт явагддаг шүү дээ тийм ээ. Тэгэхэд нөгөө усан дээд хүрхэхэд энэ аюу сайн юмаа гэдэг үгнээс би та нартай хэлж байгаа юм аа. Тэгээд нөгөө би нэг нэлээд хэдэн жилийн өмнө тий одоо жоохон арай жоохон залуу байхдаа нөгөө бас ингээд дөнгөж нөгөө сормуус гарч сормуус хим сормуус юм тий наадаг нөгөө тийм зүйл гарч иж тэгэхэд нэг удаа хийлгцэн чинь миний ч өөрийн сормуустай тийм одоо уудхан биш л дээ. Тэгтээ зүгээр нөгөө сонирхоод хийлгцэн чинь нөгөөх маань ингээд унахтаа миний нөгөө сормуус юм аваад унчихсан. Тэгээ буцаад ургасан л да. Ургахтаа яг нэг хэсэг газар бүр ингээд цох бүр алга болчихсон. Тэгээд би тийм нөгөө сормуускүйгээр одоо юу гэх юм тийм ээ бараг 2-3 жил явчихсан. Ингээл одоо тэрийг харахаар ингээл харамсаал тий баларсан ингээл боддог байсан чинь нөгөө энэ мэдээллийг олж уншаад тэгээд энийг ер нь бол туршаад үзье гэж бодоод одоо өөр дээрээ туршиж үзсэн. Тэгээд би нөгөө ингээд жижигхэн савхаа биерээр тийм ээ яг сормуусныхаа энэ гэхдээ нөгөө бас санал болгоход нөгөө энэ сормуусны нөгөө одоо нулимсны сүд биш тий тэрлэг бол ойрхон хийж болохгүй шүү гэсэн заавар байдаг шүү. Тэгээд нөгөө яг сор төр би нөгөө унчихсан байсан сормуусныхаа тэр одоо эсгээр нь одоо энэ сормуусны угаар нь тийм ээ ингээд жоохон биерээр ингээд орой унтахтаа төрөгчээд унтаад байсан чинь нэг харсан чинь миний нөгөө нэг бүр тас алга болчихсон байсан сох алга болсон 2-3 жил тэнцэнэ нөгөө сормуусгүй явсан хүн чинь ургачихсан. Тэгээ бүр баярлаад энэ чинь бүр өшөө сайн нөгөө уншаад ингэсэн чинь энийг айгу гоо сайхны бүтээгдэхүүн айгу хэрэгэлдэг юм байна. Тэгээд нөгөө бүр өшөө тэр ус ургалтанд болон хумс бэхжүүлэхэд гэдэг өшөө бас зүйлүүд хэрэгэлдэг юм. Тэгээ би нөгөө өөрөө болохоор бас миний өснийг тийм одоо бас унж байгаа байхгүй те. Гэхдээ нөгөө урьдчилсан арга хэмжээгээр те бас яаж мэдхтэй одоо
ер нь бол хүн 30-аас дээш нас гараад ирэхээр бүхэл даавар мавд өөрчлөлт гараад ер нь бүх зүйл нөгөө уруудах хүнд орж байгаа биеийн нөгөө эд эсүүд маань ер нь жоохон уруудах тал руу орж явж идэг гэж нөгөө байдаг учраас ер нь бол зөвхөн урьдчилан арга хэмжээ авчих хэрэгцээтэй болоо гэд би нэг хаяа нэг ер нь бол энэ тосыг өөрийнхөө нэг өсөн түрхчдэг. Тэгээд түрхтээ яадаг гэх нэг 30 минуттай түрхээд тэгээд 30 минут түрхэж байлгачаад дараа нь угаагаад авчихдаг. Энэ эмнэлгийн өтгөн юм одоо юу гэх юм наалтсан эмнэлгийн өтгөн тос гэдэг баггүй юу. Тэгээд энийгээ түрхээд хэрвээ та нартай ээжүүд маань тийм ээ одоо эмэгтэй бүсгүүчүүд маань танд ямарваа нэгэн үсч унах те заавал эмэгтэйчүүд гэхгүй эрэгтэй хүмүүст ч гэсэн бас үс унах тохиолдол гарна шүү дээ. Хүний нөгөө өгж явах хэвээр тэр нөгөө үсний болцоонд нөгөө очиж явах хэвээр тижээл амин дэмүүдэн дутагцнаас болоо тийм ээ ядаргаа бүхэл янз бүрийн зүйлүүдээс болж нөгөө хүнд тэр үс уналт явдаг шүү дээ. Заримдаа бас зарим тохиолдолд нөгөө мөөгөнцөр төр бас тийм мөөгөнцрийн төрөл чинь маш олон шүү дээ. Тэгэхээр бас ямар нэгэн мөөгөнцрийн төрлөөс болоод үс галзраад унах ийм тохиолдлууд бол зөндөө гардаг. Тэгэхээр нөгөө энэ бас нөгөө хэрэгцээтэй юм болов та нарт бас нэгэндээ өөрийнхөө мэдж байгаа зүйлээ бас хэлээд өгчий гэж бодоод би энэ тосны талаар хэлж байгаа маа. Энэ тос болохоор тэгээд энэ Шведэд нэг үнэтэй биш. Шведийн нөгөө нэг энэ сайтууд руу ороод ингэ бичээд харахаар айгу гайгүй үнэтэй, айгу боломжийн гайгүй үнэтэй байдаг. Би Монголд болохоор ямар байдгийг би бас сайн хэлж мэдэхгүй байна. Одоо бодвол мэдээж эндээс орсон. Гэтэ энэний ингээд уншаад мэдхээр тийм ээ уншаад хахаар энийг бас ингээд халуун аргаар, хүүтэн аргаар хоёр янзаар гаргаж чадахгүй. Хүүтэн аргаар болохоор ингээд ухаж байгаа шахаад гаргаж авдаг гэж ütсэн мэлээ. Халуун болохоор яах вэ гэхээр нөгөө халуун ус нь буцалгах юм уу тийм ээ. Эсвэл нөгөө нэг одоо спиртний алкоголын төрлийн зүйлд ингээд хийж одоо буцалгах нэмж агаад гаргаж авдаг. Тэгээд тэгэж халуун аргаар гаргаж авсныг бол ер нь эмийн зорилтойгоор огт хэрэглэж болдгоо. Тэр айгу муу чанарын тос гардаг гинэ. Тэгээд та нар хэрвээ худлаж авахар бол тэг хүүтэн аргаар гаргаж кал гэдэг тий одоо cold англиар хэлэх юм тийм ээ. Ийм аргаар гаргаж авсныг сонгож авч хэрэглээрэй гэж та нарт зөвлөх байна. Өөр нөгөө сонирхуулаад хэлэх юм бол тийм ээ энэ ерөнхийдөө нөгөө өмнө зүгийн тийм ээ Азийн нутгуудаас буюу тийм ээ Карибын улсуудад ихэвчлэн тэр нөгөө халуун аргаар гаргаж авдаг юм байна тий. Тэгэхээр тэр нь ерөнхийдөө жоохон муу чанарын тос байдаг гэж бичсэн байл шүү. Ерөнхийдөө та нар хэрвээ сонгох энэ тосыг хаа нэгэн газараас бодлож авах бол нөгөө хүүтэн аргаар гаргаж авсан гэдгийг сонгороо гэж та нарт зөвлөх байна. Тэгээд нөгөө тос маань энэ тий харагдаж байна уу? Миний одоо яг хэрэгжилж байгаа нь энэ. Би нэг одоо энэ тосыг тий нэг сард юу гэх юм. Сард нэг удаа нөгөө үсэндээ түрхчих жишээтэй тийм ээ. Тэгээд магадгүй та энийг аюу сайн юм бэ гэд түрхчээд маш удаан хугацаа гарч юм уу тийм ээ. Одоо бүхэл өдөржингөө ч юм уу байж болохгүй байх та. Ямарваа нэг юмний чинь тийм ээ тунгийн тааруулах хэрэгтэй тийм ямар нэгний чинь хэмжээний ихтэх юм уу багтахаараа тэр ямар нэг үр дүнгөө өгдөг шүү дээ. Тэгэхээр миний зүгээр уншиж олж мэдсэн зүйл болохоор ерөөхдөө энийг одоо та өсөн чинь тийм хүндрэл дагаад тэр өсөндөө төрөгчээд нэг 30 минут болгосныхаа дараа угаагаа цэвэрлээрэй гэсэн байлээ шүү. Би бол дандаа тэгдэг. Ер нь нэг 30 минут 35-аас 30-аас 45 минут болгодог л да би заримдаа мартаад 45 минут болчихсон л гэдэг. Тэгээд нөгөө дараа нь угаагаад цэвэрлчихдэг. Энэ бол яа харахгүй тийм ээ. Би нөгөө өөр дээрээ туршаад үзсэн болохоор та нарт айгу итгэлтэйгээр та нарт зөвлөж байгаа маа. Энэ яа харахгүй миний сармусыг ургуулчихсан. Тэгэхээр хэрвээ та бас нөгөө жоохон сармус ургуулъя гэдэг ч юм уу туршаад үзэхгүй тийм ээ. Ямар ч байсан миний бүр ингээд сох халга болчихсон байсан. 2-3 жил тийм сармусгүй явсан сармусыг маань ургуулчихсан. Тэгэхээр ээж нар маань та нар нөгөө ус унах төрсний дараа ус чинь унах шингэрх юм зүйл байдаг. Тэгэх юм бол энийг урдчлаад нэг сард нэг удаа аваад хийцэн төрөгцөн байх бол ер нь илүүдэхгүй шүү. Тэгээ би та нарт нөгөө энэ ямар вебсайт ер нь вебс нөгөө интернетээр бол ингээд захиалаад авахд айгу хямдхан байдаг нэг айгу боломжийн үнэтэй. Хараа би бол ийм нөгөө байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд зардаг юм одоо аптек тийм ээ. Одоо эми сан арич яг эми сан гэж хэлж байгаа. Яг эми санд нь штэ нөгөө одоо энэ хуудсанд
уучлаарай. Бүх сайхан нөгөөдхөө унгаачлаа. Энийг хараа. Энэ хууц руу орохоор ингээд ийм гайгүй хямдхан үнэнтэй байж идэг. Тэгэхээр та нөгөө энэс хэрвээ одоо энэ таалагдвал туршаад үзэхэд илүүдэхгүй шүү дээ, тийм ээ. Ер нь яа харахгүй бол энэ тус маань айгуу сайн ямар ч үсэн үсийг айгуу сайн аргуулчихдаг. Тэгэхээр та нар туршаад үзээрэй. Тэгээд хэрвээ миний одоо бичлэг таалагдсан бол та нөгөө миний бичлэгийн доорх байгаа subscribe хийгээрэй, тий. Тэгээд лайк дараарай мөн шеэр хийгээрэй, хин нэгэнд хэрэгцээтэй гэж утсан хүмүүстэй дараагаарай гэж хэлэх байна. За тэгээд миний энэ удаагийн одоо мэдлэг буюу мэдээлэл юм байна. Та нарыг анхаарал тавьсан сонссонд багш баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.